Ардын намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж тодорхой асуудлуудыг хэлцлээ. Монгол улсын нийгмийн эдийн засагт үүсэж байгаа ойролт орнотод үүсэж байгаа олон нийт олон улсад бий болж байгаа глобализацийн стратегийн мөргөлдөөн сөргөлдөөнтэй холбоотой үүсэж байгаа эдийн засагт ирж байгаа асар их хямрал хүндрлийн талаар нөгөө талдаа парламентын төвшөнд төрийн үйл ажиллагаа гацж байгаа асуудлын талаар улсын хурлд Монгол Ардын намын бүлэг дээр яригдсан асуудлуудын талаар намын удирдах зөвлөл олон талаас нь авч хэлэлцэж тодорхой шийдлүүдийг бас гаргалаа. Энэ үеэр Монгол улсын ерөнхий сайд Гомжийн Занданчтар Монгол улсын ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөлт хөрвөлөө намын удирдах зөвлөлд өгсөн. Энийг намын удирдах зөвлөлд авч хэлэлцэж ялангуяа ерөнхий сайдын Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах дэлхийн нийтийн өмнө тэр тусмаа Монгол улсын ард иргэд Монгол улс орны өмнө тулгамдж байгаа эдийн засгийн гүн хямрал хүндрэлийг үед өөрийн эр зориг гаргаж улс орныхоо төлөө гаргаж байгаа энэ өөрийн хүсэлтийг бол хүлээж авах зүйтэй гэж үзсэн. Тийм учраас улсын хурлдах намын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийн асуудлуудыг шийдвэрлэх зүйтэй гэж бодож байна. Ингээд улсын хурлын төрийн байгуулалтын банкаараа улсын хурлын нэгдсэн чуулга өнөөдөр хурлаж асуудлыг хэлцэх байхаа гэж бодож байгаа. Улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг одоо зарлагдаад байна. Одоо бүлэг дээр удирдах зөвлөлийн шийдвэрийг, улс төрийн шийдвэрийг танилцуулна. Ер нь бол Монгол улсад төдийгүй дэлхийн олон оронд орогт орнотод болж байгаа бол энэ бүс нутгууд болж байгаа глобализацийн стратегтэй холбоотой нефтийн үнийн болон эрчим хүчний хямралууд энийг дагсан үн ханш маш одоо хүндрэлүүд бий болж энэ үед бол Монгол улсын ерөнхий сайд хэлсэн би эх орон ард түмнийхээ эрх ашигын төлөө энэ гацж байгаа янз бүрийн улс төрийн явуулга хийж байгаа хууль бус шаардлага тавьж байгаа энэ хүмүүсийг асуудал гэхээсээ илүү энэ улс орны өмнө тулгамдж байгаа юмыг толгоолж байгаа ерөнхий сайдын хувьд энэ шийдэл гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрийг улсын хурлдах намын бүлэгт одоо танилцуулж шийдвэр гаргуулна гэж бодож байна. За эхлээд энэ чинь Монгол улс хууль дүрмтэй. Ер нь бол аливаа юмд хууль дүрмийн хүрээнд явж явах хэрэгтэй аливаа асуудал. Тэр агуулгаараа эхлээд Монгол улсын ерөнхий сайдын гаргасан Монгол улсын ерөнхий сайдын энэ албанаас чөлөөлөгдөж гэсэн өргөдлийг өнөөдөр авч хэлсэн. Энэ дагуу парламент шийдвэрээ гаргана. Парламент шийдвэр гаргасны дараа Монгол Ардын нам эрх баригч улс төрийн хүчний хувьд намын баг хурлаа зарлуу хуралдуулна. Тэндээс шинэ ерөнхий сайдын нэр тодорхой ёстой. Тэгэхдээ эхлээд өмнөх ерөнхий сайдын өргөдлийг авч хэлсэн. Энийг шийдвэр гаргасны дараа парламентуудын шийдвэрийн шатараатай цаг хугацаатай энэ дараалалаар явна гэж бодож байна. Сая бол зөвхөн өргөдөл хэлсэн гэсэн үг үү? Энд одоо хараа хүмүүсээ улсын хурлын даргын асуудал, дараагийн ерөнхий сайдын асуудлыг хэлцэхгүй шүү дээ. Чи эхлээд энэ ерөнхий сайдын үйл ажиллагаа явуулаад энэ улс төрийн хууль бус шаардлага тавьж улс төрийн богино зайн тоглолт хийж улс төрийн хонжоо олгож байгаа энэ хүмүүст улс орны нийтлэг эрх ашигын төлөө энэ хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахын тулд өөрийн эрх зориг гаргаж өргөлөө өгчээд байна шүү дээ. Энэ асуудлыг эхлээд хэлсэн. За энэний дараа шийдвэр парламентын шийдвэр гарсны дараа нам шийдвэр гаргаад тэгээ парламент дараагийн шийдвэр гаргаад явна шүү дээ. Өнөөдрийн мэдээлэл ашиглаад өөр эсвэл одоо шаардахгүй гэсэн ийм мэдээлэл байсан. Тэгээ яагаад өнөөдөр ийм өргөлөө хөр болов гэдэг. Өчтөр мэдээлэл гаргахдаа албан тушаалаас зуралдахгүй гэдэг хэлсэн байхаа. Тий. За. Энэ дээрээс ямар нэгэн тийм ухарж шантарж байгаа зүйл биш ээ гэж ойлгож байгаа. Одоо энд чуулган дээр орж за тэгээд холбогдох хууль дүрмийнхаа дагуу Монгол улсын ерөнхий сайд үгээ хэлнэ шүү дээ. Тийм учраас энэ дээр ямар баримт байгаа, энэ нийгмийн эдийн засгийн байдал ямар байгаа юм, тийм ээ. За ер нь бол гадна дотн нөхцөл биднэрт ямар өгтөж ирж байгаа аюул тийм ээ хямрал юу байгаа юм гэдэг талаар дэлгэрэнгүй мэдүүлгийг засгийн газар өгөөд эхэлсэн байгаа. Өчтөр бүлэг дээр ярьсан, өнөөдөр Арсланы бүлэг дээр ярьж байна. Одоо ч гэсэн ерөнхий сайдын хилцүүлгийн явцад энэ бүгдүүд бас ард иргэдэд тодорхой болгох хаа гэж. Хүчний байрсаар гэхээсээ илүү олонхын бүлгийн бас хагарал бас өнөөдрийн энэ үйл явдал бас нэлээд одоо том байр суурь эзлээ шүү дээ. Энэ дээр бас удирдах зүйл. За намын бүлэг энэ чиглэлээр бол намын бүлгийн гишүүдэд намын гаргаж байгаа шийдвэрийг
нэгдсэн санал нэгтэйгээр дэмжиж аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай явах ийм чиглэлийг гаргасан. Энэ чиглэлээр өчигдөр намын бүлэг дээр санал хурааж 100% саналаар дэмжигдсэн. Сая өдөр зөвлөл дээр ийм тогтоол бас батлагдсан. Намын дарга хөрөлтэй сайдаа байна гэдэг дээр нам ямар бодлоготой вэ? За мэдээж одоо шинэ ерөнхий сайдын асуудал яригдах үед бол тодорхой байр суурьаар намын илэрхийлнэ.